14-р анги. Жаму ханда. Оюулаж гисэн эвлэр бүл яврав. Цаг хугацааш мөн хурдан өнгөрөх юм да. Гал нутгийн салхи чивэт хоёрын нүүрэн дээр гүн үрчлээс үлдээжээ. Тийм шүү. Бид хоёр анх онон мөрний хөвөн дээр уулзаж байснаа сандгүй. Яахан мартах вүлээ. Чивэт хоёр анд барилдаж байх үед бидний нөхөрлөл сэвгүй ариун чин үнэнч байсан юм. Сайн амт минь. Загвал хоёулаа урдын тэр сайхан цаг шиг бүхнийг шинээр эхэлцгээе. Ерөөлөөр болог. Би Сонс. Би өөрийн хамгийн эрхэм дээд хүндэтгэл эцэг үрийн элбэрэл журмын сэтгэлээр ирээд овгийнхан та бүхэнд талархлаа дэвшүүлээ. Намайг сүүдрээс өөр нөхөргөө сүүлнээс өөр ташуургүй байхын цагт та бүхэн сайн амд жамуухын хамт гар сунган тусалж байсан билээ. Тийм болохоор Хэрэг аймаг жадран овог байгаагүй бол Тэмүүжин би өдий зэрэгтэй байхгүй байх байсан. Тийм болохоор намайг өөд татаж өдий зэрэгтэй болгосны төлөө Ван хан эцэг жах хамбуу аваг Сэнгүм дүү нарын төлөө энэ хундгийг тогтоо. Тогтооё. Тэмүүжин минь. Наашир. Тэмүүжин. Чи санаа зовсны хэрэггүй аа. Эннээс хойш хор томоогон хэл хооронд минь хутгаж ховжив оруулвал холдод саллаггүй хоёулаан хоёр нүрээрээ учирч хор хөнөөлийг тасалж бай да. Ван эцэг минь тэгж байвал сайнсан. Би өтөлжээ. Ван эцэг минь их талархаж байна. ертөнцийн эзнээ зараалаар Тэнгэрийн орондоо зорчих цаг минь тун их дөхөж байна гэж бодож байна. Өтөлсөн өвгөн би өндөр уулыг төшиж өвс хагдыг дэрлэж өөд болж одвол өнөр олон улсын минь өвлөж хинэзэлхэв. Хан тойрол би ханат гэрээсэн салж хаддан гертэн очивол хамаг хураасан улсын минь харж хамгаалж байх хүн хаан хэн байх вүлээ? Төрсөн дүүнэр байвч төр барьж чадахгүй. Төв сайн авиргүй. Төв гихтэй хүн би. ертөнцийн эзний авралаар ганцгүй Сэнгүм заяас нь эрдэм чадлаар мөхсдул их хэргийг үүсэж ахын чадах үлээ. Одоо би тэрэнд хань болох хүнгөт бол Тэмүүжнийг Сэнгүмийн ах болгон зарлаж хоёр хүнтэй болоод сэтгэл амар суй. Алив Сэнгүм Тэмүүжин хоёр нааш ирцгаа. Би Иесус бурхныхаа нэрийг барьж монголчуудын заншлаар ургах наран өөд хандаж Тэмүүжинтэй эцэг хөвгүүний холбоогоо дахин баталж байна. Тэдгээр ахан дүүс болчихлоо шүү дээ. Сэнгүм шиг овлоггүй хүн яаж хөөрхийг харж л угаарай. Харин ширүү юмны эхлэлж болж мэдэх юм. Ван хан дахин эцэг хөвгүүний холбоогоо баттдаг нь ямар учиртай юм бол доо. Арай Хэрэг аймгийг хаан ахад өгөх гээд байгаа юм болов? Юу гэж бодцооч вэ? Чухам тийм бодолтой байх шиг байна. Тэр төрсөн дүүнэр болон ганц хүүдээ хүртэл сэтгэл таагүй явдгаа нуусангүй шүү дээ. Тэр арай архиндаа халамцсан биш угаа. Би маргааш архин гарчгаараа өнөөдрийн хэлсэн үгсийг мартчих үедээ л гэж бодож байна. Би тэрний өнөөдрийн хэлсэн үг Сэнгүмийн хаан эзэн дайсагнах үзлийг дэвэргэж орхихгүй гэхээс л их айж байна. Тэр бидэнтэй дайтах гэж үү? Бид ч тэрнээс мөн айн байх та. Гэхдээ одоо Хэрэгтэй байлдаж байдаг цаг биш ээ. Тийм ээ. Бид аль болох эртхэн Сэнгүм гэдэг болигдөг морийг тогтоож явах хэрэгтэй.呼兰
Улаан, Аава, Ван хан Тэмүүжин хоёр энд байгааг харахгүй байна уу? Хурдан ясал. Ван хаан, Тэмүүжин хаан хоёрын амрыг айлтгая. Тэмүүжин хүн алтан өргөнд минь саатан морилж айраг зоглохоч юм. Хантан? Оо. Манай өргөнд борлуулъя яах хаа. Урд ван эцэг тантай зөвлөх зүйл байна гэд байсан. За, тэгвэл танаа алтан өргөнд очие. Танаа охин чавар гэхэд сүү тавиагүй гэж дууссан. Тийм болохоор би тэрнийг тамхүү зүчтэйг суулгуул ямар вэ гэдгийг тантай ярилцах гэсэн. Мөн манай охин хожим бэгч гэсэн 18 нас хүрсэн болохоор сэнгэмэн хүн тусахад гэргээ болгон өгч болох юм. Арилжцаж байгаа юм биз дээ? ертөнцийн эзний авралаар тун сайхан санаа байна. Чавар бэх зүч хоёрын ургийн явдлыг би энэ газар дээр нь шийдэж өгч болно. Тусахын хувьд Сэнгүмийн том хүү болохоор тэрнтэй хэлэлцсэний дараа шийттэй хариугүй гэх болно үстэй. Тэгвэл би хоржиг зууч болгон ван эцэг дантаа явуулъя. Тэг. Аав хүү хоёрын харьцаан дээр амраг дотны харьцаа нэмэгдүүл тэрнээс сайн хэрэг гэж хаана байх вүлээ? Сэнгүм лав баяртай зөвшөөрнө. Тэмүүжин ч үнэхээр давхар бодолтой хүн юм да. Тэрний охин миний хүүтэй суугаад алстай хүү маань ван хаан болохоор охин нь их хатан болж таарах нь байна. Миний дүүг зүчтэй суулгана гинэ. Зүч хийж хийн юм бэ? Сэнгүм. Чи бусадтай яаж харьцаж байгаа юм? Зүч чинь Тэмүүжний ууган хүү. Би буруу ярьж гин гэж юу? Зүчүүд мэрэгдийн залбин шээс гэдгийг хэн мэдэхгүй байлаа. Сэнгүм. Чи битгэд онгосоод байна. Би донгосоогүй. Тэмүүжин мэдээж хэрэг зүчид хаан ширэг өгөхгүй л давтай. Тийм болохоор миний дүү тэнд очиод хатавчинд хоймор хар суух болно. Харин Тэмүүжингийн зээг хүн алстай Хэрэдийн ван хаан болох нь байна шүү дээ. Энэ харилцааг та шудрах гэж бодож байна уу? Мууг модон улаатай гэдэг юм. Энэ нэг ойлгож байна уу? Бүрт мэрэгдэд хэдхэн сар олзлогцсон харин зүч буцах замд нь төрсөн хүүхэд. Тэгэхээр яах мэрэгдийн хүүхэд байх вүлээ? Тэгвэл энэ эрхэм зууч зүчийн хаан ширээ заламжлах эсхийг хийнэ тэгэлдэ. Монголчуудын угаас тогтсон заншлаар заавал ууган хүү байх албагүй л дээ. Аль эрдэм чадал хитээдсэн нэгийг сонгож хаан ширээнд залдаг уламжлалтай. Тийм болохоор зүчид тийм боломж тохиол байхгүй гэхийн газаргүй штэ. Тийм биз дээ. Хорчоо. Чич аргагүй уран тонгох юм а та. Хаан ширээ залгамжлах гэдэг хожимын хэрэг харин одоо бид хүүхдүүдийн ургийн хэргийг хэлэлцэж байна. Ургийн явдлыг нь эцэг эхэн шийддэг ёстой. Тийм болохоор би Тэмүүжингийн охинтой өөрийн хүүг суулгаж чаасан чадахгүй. Харин та миний дүүг харь газрын золбин шээс зүгштэй суулгах хэсгээ өөрөө мэднэ. Сэнгүм. Чи өөрөө харам биз? Ургийн явдлыг арилжих асуудлыг болъё доо. Би үжинг мэрэгдийн хүрээнд байхад их зэргийн хамд очиж байсан л та. Үжин тэнд 9 сар болоогүй. Тийм болохоор зүчийг мэрэгдийн хүүхэд гэдэг бол шаал дэми балаа үг. Та тэрэнд битгий итгээрэй. За. Чи Сэнгүмийн үгийг бусад хүнд ярьсан уу? Үгүй. Энд ч ярьж болохгүй шүү. Хаан та санаа амаргүй. Хорч миний хэлэх үг хэмжээтэй. Хаантан, та яагаад унтаагүй байдаг үлээ? Надад жаахан айраг аваад ирээч.
Та жирийн үед тэр болгон айраг сарахад уугаад байдаг гэсэн жаахан таагүй хэрэг болоо юу? Зөөч үнэхээр миний хүү биш гэж юу? Тэр чинь нэрлэхийг зөрөгтэй үсттэй. Маш ирлэх зөрөгтэй. Тэр танд үнэн ч үсттэй. Хуулийн үнэнч. Та тэгээ тэрнийг өөрийнхөө ээж таарахгүй гэж бодоод байгаа хэрэг үү? Хаанаас? Тэрний үйлдэл бүхэн миний бахархаас сэтгэлийг дөрүүлдэг юм. Та тэрэнд хайргүй хэрэг биш үз. Та цаагаараа тэрнийг өөрийнхөө биш гэж эмзэглээд явдаг хэрэг бахал та. Тийм болохоор жаахан хүндээ байгаад байдаг хэрэг. Тийм үү үгүй юу? Тэр мөн өхөж байсан мэрэгд хүн зөөч бид хоёрын хооронд ийм том ангал үүсгэх гэж штэ. Таны наад бодол чинь зүвч болон бүртүүжин нарт шудраг ус хандаж байгаа явдал. Би зүвчийг таны хүмүүсийг баталж чадахгүй л дээ. Гэхдээ энэ бүхэнд тэд огтхонч буруугүй юм шүү гэж хэлж чадна. Харин одоо таны ингэж багтарч байгаа чинь таны буруу осолгүй мөн. Бэзэр. Та согтох гээв. Бэтгэ намайг хориглоод бай. Би таныг яахан хоригдож чадах вүлээ? Гагцхүү таныг азнаачтай гэж гуйж байна. Таныг эрүүл ухаантай байгаа дээр эмэгтэй хүний мөчөд бодлоо хилээд авъя. Таны энэхүү байдал чинь зүвчтэй хоёрын хооронд хүүхдүүдийн чинь дунд дайснуудын чинь багтаавыг хангахаар хүн ангал үүсгэх болно. Дартай хаа. Та дуулвуу. Нөгөө сэнгүм чинь ван ханаас салаад бэлдсэн шарх руу хүрээлэн буухаар явчихсан байна. Яагаад тэр үлээ? Тэр хоёр азарганы зодон шиг сүртэй хэрүүл үүсгээд салцгаасан сурагтай. Энэ боломжийг алдаж болохгүй шүү. Цөмөрө зам зууртай харилццгаая. Тэгье. Та юм хумаа эмхэл. Одоо ч халуух юм болох нь дээ. Галуухнаар барах уу? Бид одоо тэр хоёрын хооронд руу ширүүхэн гал өрдөөд өгөх хэрэгтэй. Агц хэрэг амгаар барахгүй. Тэмүүчний тэрүүгээр ч гэсэн божигнуулж өгцгөө дөө. Дартайхаа. Та тэмүүчний хүрээгээр очиод нөгөө цагаатаа нэртэй маана гүгийн жихэнд сэнгүмийн үгийг дуулгатах. Тэгсэн цагт бүх хэрэг шийдэгдэнэ. Би юу та? Арай хэвгүй хэрэг болох хаа. Тэгвэл би очиё. Явцгаая. Яваарай. Хуучир ах уу та? Тэмүүлэн. Аль газрын салхи таныг наашаа авчирав? Эсвэл энэ жаахан салхи үлээлгэх юм уу? Наад амаа мэдчих яваа. Хин чамд тийм дэмий балаа өгдөн госдог байна уу? Эмээ, та надад үнэн мөнийг хэлээд өгөл дөө. Бүү донгос. Эмээ, та надаас үнэн мөнийг нуугаад ах шиг байна. Цагаат чи над амаатад эмээ чи ичнээ уурлан багтарч байгаа харахгүй байна уу? Өмхий бол чамд хамаагүй хэрэг. Цагаатай. Хадаан ихтэйг яаж харьцаж байгаа шинэ үү? Та нар өдий олон жил надаас энэ хэргийг нууж явсан байна. Хэрвээ тэр мэрэгдийн хүүхэд биш бол хаан аав юу боллоо гэж тэрэнд зүч хэмээх нэр өгч явах үлээ. Зүч гэдэг чинь зочин гэсэн утгатай үг. Энэ тэрнийг аавын хүү биш, урилгагүй зочин гэдгийг батлаад байгаа юм. Чи амаатад. Хуучир. Тэр хөгшин үндэл энэ гаа хөг утгасан хэрэг бахна. Хуучраа. Чи зогсож бай. Хуучраа.
Чи зогсож бай гэж байна шүү. Хуучраа. Муу харт могоо чи дараа надад дахин таарлах байлгүй. Тэмүүлээ. Чи харж л угаарай. Би хизээ нэгэн цагт чамд энэ сумны хариуг барих байлгүй. Цагаата. Чи тэгээд намайг хаан эцгийн хүү бишгэх гээд байгаа хэрэг үү? Тийм ээ. Чи намайг мэрэгдийн хүүхэд гэж бас чи хэлсэн үү? Тийм үү? Чи үнэхээр мэрэгдийн хүүхэд юм чинь? Цагаата. Чи хаан эцгийн удаа хүү болохоор ийм өөдгөө аргаар хаан эцэг бит хоёрын хооронд хагарал үүсгээд хаан ширээг эзлэх атгах хорон санааг өөрлөж байгаа хэрэг бах нэ? Тийм биз дээ? Би хаан ширээг залгамжлах хэсэг нь хамаалгаа. Харин мэрэгдийн удам хойчоор Монголын хаан ширээг залгамжлуулж яасан ч чадах. Аха. Та дэмий үгэнд итгэж ахын сэтгэлийг шалгуулж яахан болох вүлээ? Олныг ортой гэдэг үстэй. Та нар тугай. Чи битгий хуцаад бай. Зүчээ. Чи хаанаас ирсэн тэр газар лугаан тонилбол таарна шүү. Наад өгний чинь төлөө цусыг чинь ханаад өгье л дөө. Миний судсаар Монгол цус урсаж байгаа. Харин чиний судсаар мэрэгдийн бохор бузар цус урсаж байгаа шүү дээ. Хоёулаа тэгвэл хэний цус ямар ялгаатай үзэлцээ л дээ. Уруудрахаа байц. Энэ тулдаан тэдний хагарлыг тасалчиж мэдхий. Та нар битгий тулдаад байгаа ч тий. Хурдан сэлмэ хай. Тонил гэж байна. Атгийн мууул чи ямар хамаатай юм тонил. Зүчээ. Чи дүүгээ шархтуулчихлаа шүү дээ. Одоо та бүхэн миний судсаар ямар цус урсаж байгааг харах болно. Хаан эцэрлээ. Бүхэн дуулж бай. Бордуул та нарын хамгийн хайртай дотн ээж. Тэр бол үнийн цайлган ажилсаг эмэгтэй байсаар ирсэн. Тэрний хүчиндж би өнөөгийн хүүлийг төрөлтөлгүй бүтээн босгож чадсан юм. Зөөч бол миний хүмүүн. Тэр бол Баяг улсын Гавья Баатар зөргөөр эгнэшгүй хүмүүн билээ. Та нар ойлгов уу? Ойлголоо. Тэрнээс гадна одоо нэгт чинь та нарын гарын аясаар хөдөлж байдаг зарц барлаг биш. Хүнд тэгвэл зохих ахмад хүн гэдгийг санаж яв. Хатан хчээ. Би амны халт сэжээ. Та намайг уучлах нь. Би таныг олиггүйгээр дайрах юм шиг үү? Хаанаас та нар бүгдээрээ миний баг эзэн шүү дээ. Чи тэдэнд битгий ясархаад бай. Хэрвээ та нарын хэн нэгэн чинь миний өнөөдрийн хэлсэн үгийг мартах аваас намайг эзгээ гэж битгий бодорой. Та нар явцгаа да. Ах минь, бүү шаналдаа. Би чиний сэтгэл хичнээн хэцүү байгааг мэдэж байна. Бүсгүй заяа гэдэг амаргүй. Тэр тусмаа боржхон овгийн бэр вэ гэдэг буурч хэцүү хэрэг байдаг юм. Эндэ гэхэд би эцгийн чин талаар таагүйг хэлэх хэрэггүй хүн л дээ. Гэхдээ тэр нэгэн өдөр олны өмнө Тэмүүжнийг ууган хүүгээ болгон тунхаглаж өөрөө чинь болохлээр эрдэм чадлагүй их хэргийг аваад явж чадахгүй хүн гэсэн. Нэр тийм шүү. Тэгэхээр тэрний өөд усны дараа Хэрэдийн вангийн судал Тэмүүжин дэрнэ гэдгийг л хэлээд тухай хэрэг шүү дээ. Тэмүүжин энэ тухай бүрч улдаа бодолтой байгаа нь лав. Эстийн бөгөөс яахан танаа ван эцгийн хүү болохыг зөвшөөрөх үлээ дээ. Тэмүүжингийн атгах хорон санааг би аль хэдийн таньж мэдсэ. Харин хаан эцэг тэрний өгсөн өчүүхэн аж тулсын мэлмигээ хаалгах чадваргүй.
Чи Ван эцгийн цорын ганц хүү болохоор Хэрэг аймгийн мөх хэсэг өөрөөс чинь шалтгааллах болцоход байна да. Би тэгээд яавал эргэж. Төрүүлж хөдлөх хэрэгтэй. Тэмүүжингэл зүйл дуусгачих. Дараа 8 аймгийг мөхөөчгөр нийт тал нутаг чиний хэрэгшээлд орно. Надад нэг санал байна. Хэл л дээ. Усгүй гол модгүй хой гэж хаана байх вүлээ? Бид эхлээд тэдний албатуудыг уруулах хэрэгтэй. Тэр албат иргэдээ алдчих юм бол яахан хаан байж чадах вүлээ дээ. За, тэгвэл би тэрний албатуудыг булаагаад авчихъя. Өнөөдөр та бүртүүжин дээр очихондоо тэрний сэтгэл авыг таавгүй байгадаг. Эсвэл Есүгэн Есү хатад дээр очисон ч болно шүү дээ. Ингэж уйтгарлан суугаад ямар хэрэг байх вэ? Хоёулаа ингээд хамт сууж байх аятайхан биш байна гэж юу? За яах вэ? Тэгвэл би өөрөө чинь дэргэс сууж бай. Эсвэл эндээ унтаад явах юм уу? Шин өрөө болсон байна. Яасан? Үйлийн үрийн хариу. Юу гэнэ? Чи намайг баг байхдаа эцэг нэгтэй их өөртөө дүүгээ харуулж алсныг мэдэж байна уу? Гэтэл одоо миний хоёр хүү догшин бухноо чиглэл тулдаж байдаг байна шүү. Хаан та тэдний ив зүг эвтэйхэн олоод өгчихвөл амар чимэр байцгаах болно. Харин одооноос эхлэн хэн нэгэнд нь ялгууртаа хандаад эхэлвэл хор уршгийг санах ч юм биш. Хаантан энд байна уу? Хаантан байна. Хаанта. Сэнгүмээ хүмүүс манай нутаг үлчээрийг төмөрлөн ард иргэдийг албадан булаахаар завдж байна. Хэдэн хүн булаасан бэлээ? Бид нар сэрэмжтэй байсан болохоор төдий олон хүн булаач чадаагүй. Хэрэг явдал ч мөн хурдан орнож байна да. Баларсан шүү. Сэнгүм Тэмүүжингийн хүрээ рүү дараад ялагдчихлаа. Эмээ үргээч гисэн хэрэггүй. Юу гэнэ? Чи Тэмүүжний харьяатрыг булаана гэдэг чи ямар санаа агуулсан юм? Усгүй голоо модгүй хой гэж байдаггүй. Тэрэнд сэрэмж ахуулсан хэрэг биш гэж юу? Та хоёр төрсөн авга ач нар гэдгийг би бодолцоод байсан юм шүү. Үгүй дээ. Тэр намайг хорж цагтаа зогсохгүй хуралдаа даж оруулах юм байчихсан. Итгэж залдах гээд бай. Хөгшин зөнөг чи хоёр талд тал алдахгүй гэсэндээ ингэж байгаа хэрэггүй. Тэмүүжин Сэнгүмийг ялчхаар чи тэрэнд өршөөгднө гэж бодоо юу? Санааны чинь гарч байлгүй. Хэнэл шам шиг ийм уруу чарвсан өөдгөө амтныг тоох хүлээ дээ. Хэрвээ чи дахин Тэмүүжин туслах аваас би сэлэмний хэрээр хар толгойтой чинь ярина гэж мэдээрэй. Ойлгов уу? Ойлгов чи? Жамуха! Сэнгүм чамайг дуудулж байна. Тэмүүжин сэжиг төрөөд хан эзэгтэй хаяа нэлдэг байсан нутаг бэлчээр орхиод нүүжээ. Одоо яавал зогсдов?
Бид нар ярьж тохирсон. Одоо гагцхүү Ван ханыг ятгад цэргэлэн хөдөлгөөд Тэмүүжин дархал ажил үлдээд байна. Хан эцэг зөвшөөрнө гэж үү дээ. Ам хилээ хайрлахгүй 10 хүн явуулж нэг л үг давтан хэлүүлээд байвал тэр зөвшөөрөх л болно. Чи Сэнгүм үү? Тийм байна, хан эцэг минь. Чи надаас салаад өөр нутаг ус руу нүүсэн босов. Хан эцэг таны биеийг чилээрхүү байна гэж дуулаад эргэж тойрч явна л да. Чи удаа дараа хүн явуулж Хятад аймгийг довтлоё гэж ятгаад байсан. Харин өнөөдөр өрөн ирэх болоо юу? Чи яагаад дуурахгүй байна? Чи тэгээд яах санаатай хүн бэ? Таны нэр сүрээр олныг өөртөө татаж Тэмүүжинг устгамаар байна. Тэмүүжин бид хоёрын эцэг сайхан андууд байсан. Тэр эцгийн нэгэн адилаар бидэнд өгөөмөр сэтгэл гаргаж туслаж тэтгэж байсан биш үү? Би яахан тэрнийг хорлож твчих. Хан эцэг минь ээ. Гэхдээ чи заавал сансандан хүрэх гэж зүтгээд байгааг чинь би ойлгож байна. Би хөгшин явааны насгүй болсон хүн. Та нар чадахгүй үйлдэхин өөрсдөө мэддэг. Харин чи хамаг хариуцлага над руу бүүдгэлэхээр би өтөл насыг амар жимэр өнгөрөөгөөд өөрийн эзэн Иесус дээрэн сэтгэл сэвгүй бараалхан очмоор байна. За, Ван хан цэрэг гаргахыг зөвшөөрч байна уу? Хан эцэг зөвшөөрсөн шүү. Дайруулсан. Чи одоохон олонний цэргийг цуглуул. Би тангар гурган дайлармард болно. Байзараа. Чимээ энергүй сэмэрхэн гүйцэтгэвэл цохилтой. Тэмүүжин цэхээ өгөхгүй байж угаад цохих нь хамгаас чухал. Ван ха, та үнэхээр Тэмүүжинд халдан довтлохоор зэхэж байгаа гэж юу? Надад өөр аргалах та. Залуу буурын хүчтэнхээ амтагтаад хөгшин ат намайг сүргээсэн хажиглан хөөх боллоо. Та ингэж ачлал журмыг умартаж байгаад ертөнцийн эзнийг эсгэлээс айхгүй байна гэж үү дээ? ертөнцийн эзэн алдс хийдэг боловч сайхан сэтгэлтэй хүнийг шийтгдэггүй юм аа. Та ч үнэхээр зөнөж те. Жаха хамбуу. Жаха хамбуу дүүмэн чийл Хэрээд аймгийг аварч үз. Та Хэрээд аймгийг ёсгүй төрөмгөө тань татан оруулж байна. Би яахан аварч чадах вэ? Миний тижээсэн унгийг өдөрт хичнээн холд авахыг мэдэхгүй яах вэ? Сэнгүм яахан Тэмүүжнийг дийлэх үлээ дээ. Та тэгээд надаар яалах гэсэн юм. Чи Сэнгүмд туслаж үз. Юу гинэ? Одоо өөр сонголт алга болсон. Хэрвээ Сэнгүмийн цэрэг дийлэгдчих юм бол Хэрээдийн иргэд монголчуудын боол болно. Тэр цагт чивэд гурвын эхнэр хүүхдүүд бөөмөргөлтэй монголчуудад зарцлагдана та. Дэх хавас би яахан өөрийн эзэн Иесустэй уулзах нүр байх үлээ дээ. За яах вэ? Би Сэнгүм туслан Тэмүүжинтэй байлдъя. Гэхдээ танаа хүү чинь ямхан дотортой шимхэн бодолтой эрдэм чадалгүй нэгэн тул олонний сэтгэлийг яахан дагуулж чадах вүлээ. Та ийм том хэргийг ганц тэрэн даатгаж болно гэж юу? За яах вэ? Би хөгшин ясаас ихсжүүлэн эцсийн удаа байлдааны морин дээрэн гарья. Харин Тэмүүжинд нэг бодрол бичих явуулмаар байна. Юу гэж бичих вэ? Яавал дээр. Ван ханта яахаараа Сэнгүм Тэмүүжинд давтлах зөвшөөрөл өгдөг үү? Холон чи яаж мэдсэн хэрэг вэ? Нэр чи яаж мэдээ? Сэнгүм аавж амуухнаар Тэмүүжингийн нутаг үлчирлөө халдан сэмхэн халдаж дайрахаар явчихлаа. Яалаа гинэ? Бүрхөдлөж гисэн юм.
Баатруудаа ганц ч хүн амьд үлдээлгүй бүгдийг нь ал. Мянга 203 онд Хрэдийн цэрэг итгэлийг эвдэн Хяад аймгийн хүрээг дайрснаар уг хоёр том аймгийн шийдвэрлэх тулдааны эхлэл болсон юм. Тэмүүжин хүссэн хүсээгүй энэхүү дайнд татагдан орхоос өөр аргагүй болжээ. Яв. Хурдан явцгаа. Хурдан яваа. Хурдл. Хали хурдлаа. Тэр баахан охид эмс бариад ирснийг үзв үү? Арай өөлөн бүрт хоёр биш үстэй. Энэ хэний адтууд вэ? Бид Тэмүүжингийн дүү хасрыг дээлэг эхнэр хүүхдийг олздан авчирлаа. Тэмүүжи яаж байна? Жамбухныхан оцсон. Гэхдээ тун ширүүн эсрэг үсэж байна гинлээ. Би мэдэж байна. Тэмүүжин нугарнуу гэхээс хугарах хүн биш. Юу болов? Сэнгүм яасан бэ? Яасан бэ? Тэр хазартаа харуулчихсан юм аа. Би Тэмүүжнийг амар дэглэх хүн биш гэж хэлээд байсан байхаа. Гэтэл та нар заавал буруу тийшээ зүтгээд байсан биш үү? Миний хүү хазраа харуулчихсан байна. Харж хувьцтэй. Хазраа харуулчих. Та одоо ийм үг хэлээд ямар хэрэг байгаа юм? Та тэрний өшөөг сайн аваад өгөх хэрэгтэй. Зүйтэй. ертөнцийн эзэн намайг аврах болтугай. Жаха хамбу чи одоохон цэрэг мордон бэлэн болох. Явцгаая. Анхаа одоо болно. Энэ маягаараа үргэлжлүүлээд байвал та ганц хүүгээсээ салж мэднэ. Ван хана Тэмүүжин одоо сольж унах моргүй тартагтаан тулчгаад байгаа энэ үед нь орхиж болохгүй. Одоо бид нар нэг мөсөнд дуусгаад өгөх хэрэгтэй. Тэгж байж л дийлнэ гэсэн үг. Шархадсан барс хамгаас тогшин байдаг. Тийм болохоор бид нар жаахан хүч тамираа сэлбэж авч байгаа. Дахин дайрвал ямар вэ? Тэгсэн цагт хатсан аргалыг савардах мэт амархан болох усуу. Хаан, хурдан дайрах хэрэгтэй. Үгүй та нар битгий маргалтаад бай. Жаха хамбу, жамуухад дулдаана зогсоо гэж тушаал болох. Явцгаая. Халхалзан илэтийн тулдаанаар Хрэд аймаг болон Монголын Хяад аймгийн цэргүүд адилхан маш их хохирлыг амслаа. Тэмүүжин Хрэдийн довтлогооноос сэргийлэн халах гол руу ухрах үед тэрний цэргээс зөвхөн 4600 хүн үлдсэн байлаа. Энэ сум Тэмүүлингийн хар зоноос харавсан байна лээ. Хачим да. Тэмүүлингийн өөрийнх нь сум байна шүү дээ. Тэр яхаар өөрийнх нь суманд харавддаг гэлээ. Тэмүүл минь. Өгөөд өгөх сураг байгаа болов уу? Өгөөд асар боорч борхонор хайлтсан тухай сураг ажиг алга. Манай цэргийн 70-80% нь сарнин алга болсон. Ханта та гараад ирэхгүй юу? Юу болов? Боорч иргэн иржээ. Хаана байна? Би заагаад өгье. Ханта. Өгөөдөө юу дээ? Тэр яасан бэ? Тэр Хрэдийн цэргийн сумын цээжээрээ харуулсан унахаар нь бит хоёр тэрнийг аварч гаргаад боорч амаараа нүдэрсэн цусын сорж гаргасаар яваад арайхийн та нарыг олж ирсэн минь энэ үлээ. Одоо тэгээд ухаан алдсан байгаа мó. Үгүй тэр унтаж явгаа юм. Ханта тэр сэргэлээ. Өгөөдөө. Хаан эцэг минь.
Надад санаа зовсны хэрэггүй. Би алдсахгүй. Хүний санаа зовоогоод байлгүй хурдан хөл дээрээ босоорой. Би чамда хамгаа сайртайг чи ямар мэдэхгүй биш. Хаан эцэг минь таны нүдбүр гархилчж хурдан явж унтдаа. Би удахгүй гайгүй болчихно. Санаа зовлтгүй хөө минь. Зэлмэ. Байна хаантаа. Өгөөдөгийн тухай мэдээг бүрдүүлж дуулгаад тэрнийг гэрт оруулах. Мэдлээ. За. Хаантаа. Та ч гэсэн гэртээ орж унтдаа. Бидэнд одоогор энэ хэдхэн гэрнээс өөр юм алга байна. Гэтэл шархтнууд эндүү олон байхад гадаа унтъя та. Хаантаа. Хаантаа. Та нар унтаагүйгаа хэрэггүй. Тэмүүжин. Тэмүүлэн өвчлээ. Тэмүүлээ. 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 Өчигдөр шүн дунд тэрнийг удаа сэргсэн. Тэгээд юу гэж байна? Тэрнийг хуучир харвсан гэж байна. Миний бүл ах уу да. Salchni ayar
Bağda Çingiz'i Udigere tuğ Batlık dolu hilare Din torga